Арнольд Алойс Шварценеггер 1947 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Австрийн өмнөд хэсэгт орших Таал хэмээх жижиг тосгонд төрсөн. Түүний төрсөн цаг үе бол Европ төвийн хамгийн хүнд үеийн нэгтэй давхцаж байв. Дэлхийн 2 дугаар дайн дууснаас ердөө 2 жил өнгөрөөд байсан нь Австри төдийгүй бүх Европыг сэтгэл зүйн шарах ядуурл айдас нөмөрч байлаа. Тайл бол мөрөөдөл, боломж, баялаг ярьдаг газар биш, харин амьд үлдэх, өнгөрснөөсөө салж чадахгүй хүмүүсийн хорогдох байр байсан. Тэнд авьяас, амбиц, хүсэл мөрөөдлийн тухай ярьдаг хүмүүс байхгүй, харин боломжгүй гэдгийг тайлбарладаг хүмүүс олон байсан. Түүний аав Густав Шварценеггер нацист Германы армид албаж авсан. Дайнаас буцаж ирээд Австрийн цагдаагийн албанд ажилласан, дотоод сэтгэлийн шарахтай хүн байсан гэдэг. Дайны үеэр үтсэн харгислал, ялагдлын дараах доромжлол, хамт тулалдаж байсан нөхдийнх нь нас уралт. Буцаж ирэхэд хүлээж байсан хоосон амьдрал нь түүнийг архинд оруулж уур уцаартай хүн болгосон. Тэр хизээч энэ тухай дуугардаггүй байсан ч түүний хүүхэддээ үзүүлэх хандлагаас нь түүхийг нь уншиж болдог байлаа. Тэр хайраа ховорхон илэрхийлдэг, магтаалыг бараг мэдэхгүй. Сургахын тулд зодож болно гэж итгэдэг төрлийн хүн байсан. Түүний амьдралын философи энгийн, сул дараа хүн амьдралд хохирдог, хатуу хүн амьд үлддэг. Тийм үзэл бодол нь Арнольдын сэтгэлийг он удаан жил сэмлэж үлдээсэн. Арнольдын ээж Аурелия нөхрөөсөө тис өргөн байв. Тэр илүү дуугүй, илүү зөөлөн хүүхдүүдтэй уурлахын оронд ойлгож хичээдэг байсан ч гэлээ айдаст авамгайсан гэр бүлийн уур амьсгал тэрч бас дуугүй дагагч болон хувирсан. Байшингийн эзэн бол эцэг Густав, түүний хүсэл бол хууль, түүний уур бол шийтгэл байсан. Хүүхдүүд гэр бүлийн хайр гэж юу болохыг ойлгоход хэцүү, харин аюул юу болохыг ойлгоход амар байсан. Арнольдын ах Майнхард эцгийн хайрыг арай илүү авдаг, илүү дуулууртай, илүү эр хүн гэж үнэлэгддэг байсан. Харин Арнольд багасаа зөрүүд, эцгийн сэтгэлд үл тохирдог, бусдын тоглоомын дүрмд орох дургүй нэгэн байлаа. Эцгийн энэ ялгуурлал нь Арнольдын сэтгэл зүйд том сорилт болж түүнийг хоёр сонголтын аль нэг рүү түлхсэн. Ялалт эсвэл доромжлол, хүчтэй эсвэл сул, зүгтаах эсвэл тэнцэх. Тэр хизээч дундах байр суурийг сонгоогүй. Хүүхдийн хувьд тэр зүгээр л аваасаа магтаал авахыг хүссэн байж магадгүй. Гэвч аав нь магтаж биш зөвхөн шүүмжлэл тулгадаг байсан. Тиймээс Арнольдын анхны өрсөлдөгч бол ах нь байсан. Харин хоёр дахь өрсөлдөгч нь аавынх нь хүлээлт байсан. Гурав дахь өрсөлдөгч нь түүний өөрийн сул талууд байлаа. Гэр бүлийн орчин ийм байхад Арнольд гаднах ертөнц рүү тэмүүлж эхлэв. Ховорхон үздэг кино, радио, сэтгүүл, Америкийн кинодын тухай хууч гаргаж ярьдаг насанд хүрэгчдийн яриануд нь түүний толгойд асар том ертөнцийг бий болгосон. Тэр Америкийн тухайд зүгээр нэг газар гэж бодоогүй. Тэнд бол хүчтэй хүмүүс байдаг. Тэнд хүмүүс мөрөөддөг. Тэнд хинч ядуугаас амжилтанд хүрч болно гэж итгэдэг болов. Энэ итгэл үнэндээ хэд хялбар гинэн байсан байж магадгүй. Гэвч тэр үед Арнольдын хувьд энэ гинэн итгэл амьд үлдэх түлшин байсан. Өсвөр наснд хүрэх үед бодибилдинг буюу биеийн тамирын хүчний спорт түүний амьдралд орж ирсэн нь түүний хувь тавилангийн хамгийн тод эргэлт болов. Анх фитнес заланд орж төмөр өргөж буй хүмүүсийг хараад тэр тэдэн шиг болохыг биш, тэднээс илүү болохыг хүссэн. Хүн өөрийн биеийг өөрчилж чаддаг бол хувь тавилангаач өөрчилж чадна гэж тэр бодсон. Түүний хувьд төмөр бол зөвхөн тоног хэрэгсэл биш, харин өвдөлтөөр дамжуулан хүн өөрийгөө шинээр бүтээх тойл байв. Тойлонд харагдаж буй булчин бүрэн түүний хувьд маш бага ялалт ахиц байсан. Харин тэр булчин бүрийнхээ цаана аавынхаа шүүмжлэл, ахынхаа давуу тал болоод тосгоны хоцрогдолтой тэмцэж байлаа. Арнольдын бэлтгэл бол тоглоом биш байсан. Тэр өдөрт хэдэн цагаар бэлтгэл хийж, өөрийн биеийг зовоож цуцтад нь шахдаг байв. Жин нэмхий оронд булчинл нэмэх хэрэгтэй, илчлэг гэдэг дайсан биш. Хөрөнгө оруулалт гэж ойлгож эхэлсэн. Төслийн ажил шиг бие төлөвлөн, сахилга баттай ажиллана, өдөр бүр хийнэ. Тэр хизээж сайн байхыг хүсээгүй, тэр хамгийн шилдэг нь болохыг хүссэн. Энэ үед л түүний философи бий болсон аж. Амьдрал бол өрсөлдөөн, өрсөлдөөнд хэн нь илүү төсвөртэй нь ялна. Энэ философт зөөлөн сэтгэл байхгүй. Тэр хизээж болохгүй гэдэг үгэнд итгээгүй. Харин тэр өөрөөсөө нэг л зүйлийг асуув. Хэрвээ би чадвал яах вэ? Энэ нь хожим Америк руу явахдаа, бодибилдинг ноёрхохдоо, бас кино урлагт хүч үзэхдээ. Мөн улс төрд орохдоо түүнийг дагсаар ирсэн асуулт байлаа. Арнольд 18 нас хүрэхдээ Австрийн армид татагдсан нь түүний хоёр талтай сорилт болов. Нэг талд нь сахилга бат бий болгох, нөгөө талд нь бодибилдингийн мөрөөдөлд ноцтой саад болох эрсдэл байв.
Аримд спортод хандах хандлага байдаг ч бодибилдинг бол тухайн үед Австрийн армийн хувьд ямар ч утгагүй зүйл байсан. Төмөр өргөж биеэ хөгжүүлэх гэхээс илүү хөдөлмөр, тушаал, сахилга бат хамгийн чухал. Гэвч Арнольд армийн дүрмийг мөрдөхөөс илүү мөрөөдлөө мөрдөж эхлэв. Тэр армийн цагаар бэлтгэл хийж, армийн хоолоор булчингаа дижээж, боломж гарвал тэмцээнд оролцох арга хайж байсан. Эцэст нь тэр дүрм зөрчиж, бодибилдингийн тэмцээнд оролцсоныхоо төлөө шийтгэл хүлээв. Түр хугацаанд хаалттай хоригдож, сахилгын арга хэмжээ авсан ч энэ явдал түүнд бууралтаас илүү хичээл болов. Дараа нь тэр армийн систем доторч түүнийг ойлгох хүмүүс гарч эхэлсэн байдаг. Тэр тэмцээнээс медаль авч нэр хүндтэй буцаж ирэхэд нь командир нь түүнд багаж, хоол, цаг гаргаж өгч дэмжсэн гэдэг. Ялалт авчирсан хүнд хүмүүсийн хандлага өөр болдог гэдгийг Арнольд анх тэнд харсан юм. 1967 онд ердөө 20 настайдаа тэр Мистер Юниверс тэмцээнд төрүүлж Европын бодибилдингийн ертөнцид шинэ од болон тодорсон. Төсөөснөөсөө илүү том хүндэжинд өрсөлдөж, илүү эрт төрүүлсэн. Хүмүүс түүнийг авраг болно гэж таамаглаж байсан ч ийм эрт төрүүлэхийг хэн ч төсөөлөөгүй. Энэ нь түүний карьерийн эхлэл биш, харин түүний нотлогоо байсан. Тэр дэлхийд зориулагдж төрсөн гэдгээ ойлгосон. Энэхүү амжилтын дараагийн том алхам бол Америк руу нүүх шийдвэр байлаа. Англи хэлгүй шахам мөнгө бараг байхгүй, таних хүнгүй, зөвхөн мөрөөдөл тэмүүлэл хоёртойгоо Калифорнид ирсэн нь өөрийнх нь амьдралын хамгийн том мөрий байсан. Хүмүүс мөрийнд ямар нэг зүйлээ тавьдаг бол Арнольд мөрөөдлөө тавьсан юм. Тэр буцах замгүй байсан. Учир нь буцах гэдэг нь түүний хувьд ялагдлын нэг хэлбэр байлаа. Австрид эргэж очихыг тэр төсөөлдөггүй байж. Тэр зөвхөн ялалтын тухай бодож ирсэн юм. Калифорнид ирээд түүний амьдрал кино шиг биш, харин бараан бодит байдлаар эхлэв. Шалан дээр унтаж, хоолгүй хонож, мөнгөний тооцоог хит нарийн бодож, фитнес клубт өглөөнөөс орой болтол амьдардаг байлаа. Гэвч энэ түүнд шинэ асуудал биш, харин шинэ боломж байв. Хүн хоосон байхад ямар ч зүйл боломж болдог. Баян хүн боломжийг харж чаддаггүй, ядуу хүн боломжийг шүүрдэг гэдэгтээ Арнольдын амьдрал нийцэж байв. Удалгүй тэр Америкийн бодибилдингийн том тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Америкийн спортын ертөнц Европоос өөр байсан. Европ илүү сахилга баттай бол Америк илүү үзүүлбэрийн шинжтэй. Европ биеийн тухай ярьдаг, Америк брендийн тухай ярьдаг. Арнольд энэ системийг хурдан ойлгож, өөрийн давуу тал болгон хувиргав. Тэр зөвхөн булчин биш, харин харизм, зан ааш, өөртөө итгэлтэй байдал, үзүүлбэр, жүжиглэлтийн талаар суралцав. Мистер Олимпиа тэмцээнд түүний ноёрхол эхлэх боломж бүрдэв. Тэр зөвхөн өрсөлдөөгүй, тэр тоглолт хийсэн. Түүний тайзан дээрх алхалт бие харуулах хөдөлгөөн, нүүрний хувирал хүртэл стратеги байсан. Арнольдын бодибилдинг бол зүгээр биеийн тэмцээн биш, харин театрын жүжиг шиг болдог байж. Тэр 7 удаа Мистер Олимпиа цал хүртэн бодибилдингийн түүхэн дэх хамгийн домогт тамирчин болсон юм. Энэ бол зөвхөн биеийн бүтээн байгуулалтын ялалт биш, харин сэтгэл зүйн эргэлтийн ялалт байлаа. Гэвч бодибилдингийн үе өнгөрсний дараа түүний хамгийн том тулаан эхэлсэн. Холливуд нь бодибилдингээс хэцүү, илүү өрсөлдөөнтэй, илүү зэрлэг систем байсан. 1970-ад оны үед булчинлаг том биетэй жүжигчдийг дорд үздэг байж, продюсерууд түүнийг шоолж, дуудлага нь инээдтэй, нэр нь дэндүү урт, бие нь хэтэрхий том, жүжиглэлт нь муу гэж хэлдэг байв. Зарим нь бүр Холливуудын түүхэнд ийм дуудлагатай хүн гол дүр тоглохоос өнгөрсөн гэж ярьсан байдаг. Арнольд зөвхөн кинонд орох гэж тэмцээгүй, харин баригдсан системийг өөрчлөх гэж тэмцэв. Тэр бууж өгсөнгүй, англи хэлний хичээл сууж жүжиглэлт заалгаж, ярианы акцент засах сургалт хийн, спортын биеийг киноны дүр болгон ашиглах арга хайсан. Тэр системийг өөртөө тааруулахын оронд системийг өөрчилжээ. 1982 онд Конан Варвар түүнийг дэлгэцийн хүн болгож, 1984 онд Терминатор түүнийг дэлхийн од болгов. I'll be back гэдэг өгүүлбэр түүний амьдралын философи болж үлдсэн байдаг. 1980-ад оноос эхлээд Арнольдын амьдрал нэгэн зэрэг 3 замаар явж эхэлсэн. Спортын домгийн зам, киноны супер одын зам, бас бизнесийн стратегийн зам. Хүмүүс түүнийг зөвхөн булчинтай, том биетэй жүжигчин гэж хардаг байсан ч тэр бодибилдингийн алтан үеэсээ л бизнесийн хараа боломжийг мэдэрдэг хүн байв. Бусад тамирчид мөнгөө тэмцээнээс сурталчилгаанаас олдог байсан бол тэр шал өөрөөр сэтгэж эхэлсэн. Тэр үл хөдлөх хөрөнгөтэй болж газар авч барилга босгон фитнесийн сүлжээ нээснээр Холливуудын од болохоос өмнө баяжсан ховор хүний нэг болсон байдаг. 1980-аас 1990 он бол Арнольдын кино карьерийн оргил үе. Predator, Commando, Total Recall, True Lies, Terminator 2 зэрэг бүх цаг үеийн хамгийн том экшн кинонууд түүнийг зүгээр нэг жүжигчин биш,
харин соёлын дүр болтол нь оргилд хүргэсэн. Тэр үеийн хүүхдүүдийн хувьд Арнольд бол хүн биш супер баатар байлаа. Түүний дөрүүдэд ялагдал гэж байсангүй. Хүмүүс түүнийг дэлгэцээр харж ялалтыг нь мэдэрч өөрийгөө тэр хүчтэй дүртэй холбож байв. Ямар ч улс орон, ямар ч хэл, ямар ч соёл ялгаагүй түүнд хүндэтгэлтэй ханддаг байсан нь соёлын нөлөө ямар хүчтэйг харуулж байлаа. Гэвч амжилтын оргилд гарсан хүн бүрийн амьдралд тэнцвэрийн асуудал үүсдэг. Психологийн судлаачид үүнийг оргилын дараах хоосрол гэж нэрлэдэг байна. Ялахыг хүсдэг хүн ялж эхлэх үед сэтгэл зүйн зорилго нь алга болдог. Арнольд ч үүнээс ангид байгаагүй. Тэр дэлгэцэн дээр төгс ялалттай, хүчтэй, айдасгүй дүргөтэйдэгч бодит амьдрал дээр ганцаардал хоосон мэдрэмжтэй тулгарч эхэлсэн. Энэ хоосон цаг тэр ажил, амбиц, хит их хөдөлмөр, дараа нь улс төрөөр дүүргэх гэж оролдожээ. 1986 онд тэр Кеннедийн гэр бүлийн гишүүн Мария Шравертай гэрэлсэн нь түүнд зөвхөн хайр бус нийгмийн өндөр давхаргатай холбогдох хаалга нэгдсэн. Кеннедийнхэн бол Америкийн улс төрийн дээд давхаргын бэлэгдэл, харин Арнольд бол Австрийн тосгоноос ирсэн спортын домог. Эдгээр хоёр ертөнц хоорондоо огт нийцэхгүй мэт харагдахч тэд олон жил эвтэй амьдарсан. Хүмүүс тэднийг төгс гэр бүл гэж нэрлэдэг байв. Гэвч төгс харагддаг зүйлс ихэнхдээ үнэн биш. Арнольдын амьдралд хамгийн том шууган, хамгийн том уналт гарч ирсэн нь гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулж төрүүлсэн нууц хүүхдийн хэрэг байлаа. Энэ бол киноны зохиол мэт сонсогдовч бодит амьдралын эмгэнэлт түүх байсан. Олон жил гэрт нь ажилласан эмэгтэйгээс хүү төрсөн. Энэ хүү төрөлхөөсөө эцгийн дүр төрхийг авч өсөх тусмаа улам ил болж эхэлсэн. Хүн амьдралдаа олон зүйл нүүж чаддагч хүүхдийн цайраг нууж чадахгүй. Эцэст нь үнэн ил болж Арнольдын гэр бүл задрах шалтгаан болсон юм. Эхнэр Мария түүнээс салхаа мэдэгдэж олон нийт түүний талаар шүүмжилж хэвлэлүүд түүнийг төгс дүрийн ард нугдах үнэн гэж нэрлэн шүүг байсан. Хинч энэ тухайд түүнийг хамгаалахгүй байсан. Гэвч Арнольд бурууга үгүйсгээгүй. Тэр хүүхдээ хүлээн зөвшөөрч санхүүгийн болон эцгийн хариуцлага авч өөрийн алдааг нийтэд хүлээн зөвшөөрөв. Энэ бол түүний амьдралын хамгийн хүн сорилт боловч хамгийн хүнлэг үйл байсан. Ялалт бол амархан, харин алдааг хүлээн зөвшөөрөх хэцүү. Энэ үеэс хойш хүмүүс түүнийг домог биш, харин жирийн хүн гэж харж эхлэв. Арнольд гэрийн үйлчлэгч Милдред Байнагаас төрсэн хүү болох Жозеф Байнагийн тухай үннийг 2011 онд олон нийтэд хүлээн зөвшөөрөв. Гэхдээ энэ асуудал нь зөвхөн 2011 онд илэрсэн гэдэгт бус, түүнээс өмнө нууцаар олон жил үргэлжилсэн гэдэгт байдаг. Эхнэр Мариагаас төрсэн хүүгээс хэдхэн 7 хоногийн дараа энэ нууц хүү төрсөн юм. Хэрэг илчлэгдэх үед бага хүүгүүд нь 4 нас хүрч байсан бөгөөд эхнэр нь энэ үед салах өргөдөл гарган бүхэл бүтэн 10 жилийн процесс үргэлжилсэн. Эцэстээ 2021 онд тэд албан ёсоор гэрэлтэй цуцлуулсан юм. Тэдний гэрт өсөн торнож байсан гэрийн үйлчлэгч Милдредийн хүү Жозеф өсөн торнохдоо Арнольдтой тун төстэй болж ирсэн нь анхны сэжгийг төрүүлсэн байдаг. Дараа нь Арнольд энэ тухай Total Recall номондоо би хүүтэй гэдгээ хинээс ч нуухгүй. Бас би энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, үнэнтэй нүүр тулж, уучлалт гуйж чадсан юм хэмээсэн байдаг. Эхнэртэйгээ салах процессын хугацаанд олон жил тэд хоорондоо огт ярилцахгүй харьцахгүй байсан ч 5 жилийн дараагаас хүүхдүүдээрээ дамжин байдал зөөлрч эхэлсэн. Салсан эхнэр Мариягийн хувьд одоо бол Арнольдыг уучлсан гэхээс илүү хүлээн зөвшөөрсөн гэдэг үг үнэнд нийцнэ. Арнольд номондоо бичгтээ би гэр бүлээ алдсан. Гэхдээ хүүхдүүдээ хизээж алдахгүй хэмээн хэлсэн нь хамгийн чухал хэсэг байна. Тэр одоо ч бүхэл хүүхдүүдтэйгээ ойр дотн халуун дулаан амьдарч байгаа. Тэр 3 хүү, 2 охинтой нийт 5 хүүхэдтэй. Хамгийн том охин нь 1989 онд төрсөн бол бага хүүгүүд нь 1997 онд төржээ. 2003 онд Арнольд улс төрд орж Калифорни мужийн амбан захирагч болсон нь олон хүний хувьд ойлгомжгүй алхам байсан. Дэлхийн хамгийн баян мужийг удирдна гэдэг бол Холливуудын кино биш, хатуу бодит амьдрал. Эдийн засаг, татвар, эрчим хүч, байгаль орчин, ажилгүйдэл зэрэг асуудалтай нүүр тулсан. Тэр мужийн төсөв алдагдaltaй үед ажиллаа эхлүүлж эрчим хүчний хямралтай бүхэл бүтэн системийн доголдолтой газарт удирдагч болсон. Гэвч тэр шантраагүй. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж тамхины эсрэг бодлого явуулж байгаль орчны стандартыг өндөрсгсөн нь түүхэнд үлдэв. Улс төрөөс гарсныхан дараа түүний амьдрал намжсангүй. Харин шинэ хэлбэрт шилжив. Тэр дахин фитнес, эрүүл мэнд, мотивацийн ертөнцийн рүү эргэн орж, YouTube, подкаст, ном, олон нийтийн ихтгэлээр дамжуулан шинэ үеийн хүмүүст нөлөө үзүүлж эхлэв. Олон ч кинонд дахин тоглосон. Түүний хэлдэг үгс нэгэн үе фитнесийн тухай байсан бол одоо амьдралын утга, зорилго, хичээл, уналт дахин бослтын тухай болжээ.
Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэндэд сорилттой тулгарсан зүрхний хагалгаа, насны өөрчлөлт, стресс, өвдөлт, хяналт, дархлаа гээд амьдралын дараагийн бүлэг нь амбиц биш, харин өөрийгөө ойлгох тухай болжээ. Хүмүүс хөгшөрдөг, домогч хөгшөрдөг. Гэхдээ домог хөгшөрсөн ч нөлөө нь үхдэггүй. Өнөөдөр Арнольд Шварценеггер дэлхийн зөвхөн бодибилдингийн домог биш, зөвхөн кинод биш, бас улс төрч биш. Харин унал босолтын тухай амьд жишээ болсон юм. Амжилтын философи нь одоо илүү тодорхой сонсогддог. Тэр үргэлж хэлэхдээ хэрвээ би чадсан бол та ч чадна. Гэхдээ энэ өгүүлбэрийн ард нэг үнэн байдаг. Хинч уналтаас ангид биш. Хинч алдаагүй биш. Харин хэн босч чаддаг нь ялдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн амьдралд амбиц биш, ойлголт илүү чухал болдог. Арнольдын хувьд 2020 оноос хойш энэ үе өөр утгаараа орж ирсэн. Дэлхий цар тахлаар бүх хаалга хааж хөл хорой тогтоон хүмүүс гэртээ хоригдсон тэр жилүүдэд Арнольд олон нийттэй шууд харьцах шинэ арга барил руу шилжив. Тэр нийгмийн сүлжээ, подкаст, YouTube, богино хэлбэрийн видео, сургалтын платформуд руу шилжиж шинэ үеийн хүмүүст амьдралын философийг харамгүй зааж эхэлсэн. Түүний яриа одоо булчин хэрхэн хөгжүүлэх тухай биш байв. Харин сахилга бат зориг суралцах, өөрийгөө хүндэтгэх, алдаанаасаа зогтохгүй байх. Эцэг гэж юу вэ? Эр хүн гэж хэн бэ? Уучлалт гэж юу вэ? Нэр төр гэж юу вэ гэдгийн тухай болжээ. Энэ үеэс тэр эрүүл мэндийн асуудалтай нүүр тулав. Түүний зүрхний хагалгаа нь олон нийтэд ил болов. Энэ хагалгаа түүний хувьд анхны айдас биш ч гэлээ хамгийн бодиттой айдас байв. Ямар нэгэн зүйл түүнийг зогсоож чадахгүй мэт санагддаг байсан залуу үе нь одоо бие махбодын хязгаарлалтай нүүр тулж эхэлв. Тэр энэ тухай нууж хаасангүй, харин ч хуваалцаж ахмаг насанд фитнесийн үн цэнийг хөдөлгөөний аж холбогдлыг урт наслахгүй бол амьдрсны ямар хэрэг байна гэж ярих болсон. Энэ үеэс Арнольдын амьдралын утга нэг шин төвшөнд гарав. Тэр одоо домог байх гэж тэмцэхгүй, харин үлдээх өвөө зөв хэлбэрээр үлдээх гэж тэмцэж эхэлжээ. Домог гэдэг бол амжилтын тухай биш, харин нөлөөллийн тухай. Тэр үзэгчдийг зугаацуулсан киноны од байсан, бас улс төрд шийдвэр гаргасан удирдагч байсан. Бас спортын түүхэнд дүрээ үлдээсэн авраг байв. Харин тэр одоо хүмүүст яаж амьдрах талаар зааж өгдөг багш болсон. 2020-оос 25 оны хооронд Арнольд Америкийн улс төр нийгмийн хуваагдал, хүчирхийлэл, экстремизмын талаар олон удаа байр суурь илэрхийлж, олон нийтийн сүлжээнд хамгийн хүчтэй дуу хоолойнуудын нэг болов. Тэр энэ үеийнхэн илтгэлүүдэд хамгийн их ашигласан үг бол хариуцлага байсан. Хүн өөрийн амьдралд хариуцлага хүлээж чадвал бусдын амьдралд хөндлөнгөөс хор хүргэхгүй гэж хэлдэг байв. Энэ бол бодибилдингийн үеэс ирсэн философийн үргэлжлэл гэдэг нь ойлгомжтой. Нэгэн үе бүх хүн түүнээс биеийн тухай, булчин хөгжүүлэх тухай асууж байсан бол одоо хүмүүс түүнээс амьдралын тухай асуудаг болжээ. Яаж зоригтой амьдрах вэ? Яаж алдаанаасаа босох вэ? Нас захихаас яаж айхгүй байх вэ? Яаж хүлээн зөвшөөрөх вэ гэх мэт. Арнольдын философик товчлыг эвэл хідэн өгүүлбэрээр илэрхийлж болно. Амьдрал бол тэмцэл. Тэмцэл бол аз жаргал. Аз жаргал бол уналтын дараах ялалт. Ялалт бол биеийн хүчээр биш, сэтгэлийн хүчээр бүтдэг. Тэр залуу үеийнхэнд зөв амьдрах гэж хэлдэггүй, харин зоригтой амьдрах гэж хэлдэг. Учир нь зориггүй хүн ялалтанд хүрэхгүй, ялалтгүй хүн амьдралын утгыг мэдэрдэггүй. Арнольд Шварценеггерийн түүхийг шударгаар ярих гэж оролдвол тэр зөвхөн амжилтын түүх биш, харин унаж босдог хүний түүх гэдгийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн төрлөختөн домог бүтээх дуртай байдаг. Домог бүтээсний дараа домгийг тансаг болгох, дараа нь домгийг устгах, эцэст нь дахин үнэлэх гэсэн 3 үе шаттай байдаг. Арнольдын амьдрал энэ 3 үеийг бүгдийг нь туулсан. Тэр домог болж төрөөгүй, домог болж өссөн, дараа нь домгийг эвдсэн, эцэст нь хүмүүс түүнийг дахин үнэлж эхэлсэн. Хүмүүсийн хувьд түүний түүх хүчний тухай мэт санагдаж болно. Биеийн хүч, нэр хүндийн хүч, улс төрийн хүч. Гэж үнэх хэрэгтэй энэ түүх хүчний тухай биш, харин хүчгүй байдал буюу эмзэг байдлын тухай юм. Хүн яагаад хүчтэй болохыг хүсдэг вэ? Учир нь түүнийг сул дорой болгож байсан хүчнүүд байдаг. Арнольд баатар болохыг хүссэн учраас биш, харин хэн нэгний урмыг хугалсан хүүхэд байсны улмаас хүчтэй болохыг хүссэн. Хүний амбиц үргэлж өрсөлдөөнөөс биш, эмзэг байдлаас гардаг. Энэ л шалтгаанаар бодибилдингийн төмөржин өргөх нь түүний хувьд спорт биш, харин өөрийгөө шинээр бүтээх үйл явц байсан. Олны өмнө ялагчийн дүрээр гарахаас өмнө тэр дотроо ялж, аавын шүүмжлэлээс, ахыхаа давуу талаас, тосгоныхны доромжлол мэдрэмжээс, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн вакуумаас гарах гэж оролдсон. Ялалтын эхний шат өөрөөсөө эхэлдэг гэдгийг тэр амьдралын эхэндээ мэдсэн. Хүмүүс домгийн шүтгэхдээ нэг зүйлийг мартаж орхидог, домогт хүмүүс бүхнийг зөв хийдэг гэж.
Гэвч Арнольдын амьдрал үүний эсрэг нотолгоо байсан. Тэр алдаа гаргасан. Тэр гэр бүлээ эвдсэн, тэр хүүхдээ нуусан. Тэр хүмүүсийн итгэлийг алдсан. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр алдаанаасаа зугатаагүй. Хэрвээ алдаа хүнийг тодорхойлдог юм бол хариуцлага бол хүн гэж юу болохыг тодорхойлдог. Гэрийн үйлчлэгчтэй холбоотой хүүхдийн хэрэг бол соёлын хамгийн өндөр түвшний шүүлтүр байсан. Хүмүүс уучлахгүй байсан ч тэр уучлалт хүссэн. Энэ ялалт биш, харин үнэн юм. Энэ үеэс л олон хүн түүнийг домог биш, харин хүн гэж харж эхэлсэн нь түүний түүхийн хамгийн чухал элемент. Учир нь домгууд үлгэрийн ертөнцид амьдардаг, харин хүмүүс бодит ертөнцид амьдарна. Арнольд энэ хоёрыг нэгтгэсэн юм. Дэлгэцэн дээр Супербаатар байсан ч амьдрал дээрээ алдаа гаргасан, унсан, дахин боссон хүн байлаа. Энэ бол домгийн шин төрөл, Супербаатар биш, харин Игэлбаатар. Унал тослолтыг туулж давсан Баатар. Тэр ядуу тоцгоноос эхэлсэн, тэр дайны дараах жилүүдэд хүнд цагт үсэн торинсон. Тэр аавын шүүмжлэлээс зугтсан, тэр төмөр өргөхдөө амьдралаач дээш нь өргөсөн. Тэр дэлхийг ноёрхсон, гисэн ч тэр гэр бүлээ алдсан. Гисэн ч нууц хүүгээ хүлээн зөвшөөрсөн, бас улс төрд орсон. Тэр дахин боссон, тэр одоо философч хүн болсон. Ялалт бол домгийг бүтээдэг, харин уналт бол хүнийг бүтээдэг. Харин Арнольдын түүх бол хоёулангийн нэг амьдралд нэгтгэж чадсан хамгийн тод жишээ байсан юм. Хизээ нэг өдөр хэн нэгэн түүний талаар ном бичих бах, тэнд бодивилдингийн авраг киноны Баатар улс төрчийн тухай биш. Харин Игэл жирийн нэг хүүгийн өөрийгөө бүтээсэн авгай түүхийн тухай бичигдэн үлдэх болно.